Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Соёлтой өнгөлөг хот подкастын маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид маш хэрэгцээтэй мэдээллийг та бүхэнд хүргэх баха. Юу вэ гэхээр одоо лифтний аюулгүй байдал те лифтний стандарт одоо ингээд барилга байгууламжийн лифт дээр маш их асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр тэр талаас нь бид нэр ярилцахыг хүсээд за тэгээд Hyundai Elevator компани захирлыг ингээд урьж оролцуулж байна. За тэгээд минь найзаатай өөрийгөө танилцуулна да. За сайн байцгаана уу бүгдний энэ подкастууд хүрэх өдрийн мэндийг хүргэе. За намаа Мөнхтэй гэдэг би Hyundai Elevator компани гүйцэтгэх захирлаар одоо сүүлийн 14 жил ажиллаж байна. За урилга бас хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгээд ер нь бол хоёулаа өнөөдөр юу ярих вэ гэхээр лифтийг тойрсон асуудлуудыг ярина. За тэгэхээр ер нь бол одоо ингээд төлөвлөлт байхаас нь хоёулаа эхлээд ярих гэж бодож байна. Ер нь яах аргагүй төлөвлөлтөөс эхэлнэ л дээ. Тэгээд энэ дашрамд хэлэхэд бас урьж оролцуулаад бас нөгөө мэрэгжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дуу хоолойг сонсоод тэ олон түмэнд хүргэж байгаад бас өөрт чинь маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө мэддэг одоо бүх зүйлийг л та бүхэнтэйгээ хуваалцъя. За тэгээд цахилгаан шатыг одоо орон сууцны барилгад суйрлуулах нь өөрөө төлөвлөлтөөс эхэлнэ. Төлөвлөлтийг хэн хийдэг вэ гэхээр зургийн компани буюу архитекторууд хийж байгаа. За тэгэхээр манай барилгын захиалагч нар маань яах ёстой вэ гэхээр цахилгаан шатыг төлөвлөхдөө зургийнхаа компанитай тухайн барих гэж байгаа барилга маань өөрөө яг ямар зориултын барилга юм. Орон сууц юм уу, худалдаа үйлчилгээ юм уу, эмнэлэг юм уу те. За тэр барилгынхаа өөрийнх нь концепцийг тодорхой болгоод за тэгэнгуутлаа одоо зургийнхаа компанид яг уу гэхлээр даалгавар өгнө. За манайх үйлчлэгээний зориулттай барилга сонгох гэж байгаа шүү, барих гэж байгаа шүү. За бид нэр эмнэлгийн зориулттай барилга барих гэж байгаа шүү ч гэдэг юм уу те. За тэгэхээр барилгын ноорм дүрм гэж байгаа. Барилгын ноорм дүрмээр яадаг вэ гэхээр 5-аас дээш давхурт буюу одоо 6 давхраас эхлээд гэсэн үг те. Барилга барьж байгаа тохиолдолд заавалчгүй цахилгаан шаттай байна. За 10-аас 13 давхурт барилгахт бол одоо 2-оос доошгүй цахилгаан шат байна. Нэг ширхэг нь бол одоо зорчигчийн буюу 400 кг-аас дээш жинтэй. Нөгөөх нь болохоор одоо 630-аас 1000 кг-ийн хоорондох даацтай ачааны зориулттай цахилгаан шат байх ёстой гэдэг ингээд заад өгсөн байж байгаа. За тэгээд 15-аас дээш 20 давхар хүртэл яг үгээр барилгахт одоо заавалчгүй 3 ширхэг цахилгаан шат суйрлуулах ёстой. Нэг нь зорчигчийнх байна, нэг нь ачааных байна, нэг нь галын зориулттай цахилгаан шат байна гэх. За 20-оос дээш 25 давхар, 30 давхар гэдэг ирэхлээр одоо давхартаа байгаа айлын тоо буюу давхартаа зорчих хүний тооноос хамаарат 4-5 ширхэг лифт одоо төлөвлөх ёстой гэдэг барилгын ноорм дүрм байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ноорм дүрмийн дагуу одоо манай зургийн компанийн захиалагчтай маш зөвлөжж одоо зөв төлөвлөлттэй юм цахилгаан шатыг л анханасаа хонглын зурх ёстой гэсэн үг. Яг бодит байдал дээр бол манайхан нөгөө нэгдүгээрт гүйцэтгэгч нар маань барилгын зориултаа ярилцдаггүй юм уу? Аль эсвэл одоо тийм юм байхгүй л илгүүдээ нөгөө зурж байгаа архитектор маань нөгөө барилгын ноорм дүрмийг мэдэхгүй юм гэж баймааргүй л те. Бодит байдал дээр бол яг хөө ингээд том хонгол дотор жижигхэн лифт суйрлуулах ч юм уу? Аль эсвэл хонгол дотор байгаа цахилгаан шатыг нөгөө суйрлуулах гэхэлэр хонголдоо багтахаа байцсан ч байдгийн юм уу те. Иймэрхүү зөрчлүүд бол маш их гарч байгаа. Норм дүрмээ мэдэхгүй байна уу гэд төлөвлөлт дээр алдаа гарч ийна гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж яг би архитекторуудад бас итгэж байна л да. Яг миний магадгүй мэддэг архитекторууд ч юм уу тийм алдаа гаргадаг байх. Тийм одоо ингээд бид нар сая ингээд манас өхийг авраач гэд нэвтрүүлгийг ингээд санаачлаад хийж авах хугацаанд ингээд нилээд ингээд байруудаар ингээд явж үзэж байгаа байхгүй. Тийм тэгсэн чинь тэнд нэг байран дээр нэг онцгой зүйл байсан юу гэхээр ингээд тийм лифтний хонгол нь байсан. Тэгээ лифтийг угсраагүй. Тэгээ 20 жил огт бавшаа тэнд байранд ерөөсө нэг л лифттэй байсан байгаа байхгүй. Тэгээ гих мэдчлээ 16 давхар биш. Тэгэхээр одоо энэ ингээд яг хуу за 16 давхар байшинд ингээд 2 лифттэй байх хэвээр гэд ингээд байна. Тэгээ тэнд ерөөсө лифтийн анханаас нь хийгээгүй лээ. Тийм. Тэгэхээр одоо нөгөө барилгын компанийн санхүүжилтийн асуудал байна уу тий. Тэгээ бас тийм газар одоо лифт одоо байр худалдаж аваад байгаа оршин суугч нар тий. Тэгэл талын асуудал байдаг багтаа. Талын мэдлэг бас хэрэгтэй тий. Ер нь бол яг одоо ингээд цахилгаан шатыг анханаас нь ингээд ямарч аваар хосолгүй тий зөв одоо зохистойгоор ашиглаж сурах юм бол бид нэр төлөвлөлтөөсөө л эхэлнэ. Тэгэхээр барилгын ноорм дүрм дээр байна, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн дээр байна тий. Одоо техникийн
бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэдэг ингээ хууль байж байгаа. За манай лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмгээ байж байгаа тийм. Тэгэхээр тэрэн дээр бол ингээд лифтийг одоо хэдэн килограммын даацтай ямар лифт ямар хэмжээтэй хонгол дотор байх уу гэдэг нь өөрөө маш тодорхой ингээд норм дүрм болоод ороод өгсөн байхад яг тэрийгээ л харж агаад төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр барилгын компаниудад би ингээ хэлмээр санагдаад байдаг байхгүй. Барилга барих гэж байгаа болвол өөртөө заавалчгүй лифтний тухай мэдэх албагүй л дээ тий. Гэхдээ лифтний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зөндөө компаниуд байгаа шүү дээ тий. Тэр компани руу хандаад бид нар одоо ийм чиглэлийн одоо барилга барих гэсэн юм аа. Энэ дотор одоо хэдэн килограммын даацтай лифт байвал одоо тохиромжтой бэ? Хонглын зурагт яаж тусах вэ гэд зөвлөгөө авдаг бол одоо манайх шиг компаниуд бол үн төлбөр өгөөр зөвлөгөө өгөө сууж байгаа шүү дээ бид нар. Тэгээд зөвлөгөөгөө аваад зурагтаа хонглынхоо хэмжээ янз бүрийн юмнуудыг зөв тусгуулчих юм бол магадгүй одоо гэрээлээд бүтээгдэхүүний сонголтын тал дээр ирлээ гэхэд сонгоцсон одоо гэрээлсэн байлаа гэхэд бас одоо мэргэжлийн компаниуд яаж ийм гэхээр барилга угсралтын явцад нь очоод хонглынх нь одоо яг зөв хэмжээтэй угсрагдж гэнэ үү тий хонглын хазаалт нүрэлт хэр байна гэдгийг бас угсралтын явцад шалгаад явах бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү алдаа гарахгүй тулд эхнээс нь энэ ажилбаруудыг хийвэл одоо ерөнхийдөө үр дүнтэй лифт маань дараагийн асуудал гараад ах нь харьцангуй бага гэсэн үг. Зөв. Одоо за яг хоёулаа ингэ төлөвлөлт талаас ярьж байгаа. Одоо бидэд чинь нөгөө манай нэвтрүүлгийн чинь бас нэг онцлог нь ер нь бас хөөгтэй холбоотой асуудлыг бид нэр хүнддэг. Тий. Одоо ер нь явж за мэдээж ингэ зөв төлөвлөсөн. За гоё лифт хийцэн. За тэнгууд нөгөө эцсийн бүлэгт нөгөө ашиглалтын явцад одоо лифтний насжилт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас аягүй гоё ярьж өгөөч. Би ингээд нөгөө сөөхтөр очих хүртэл процессыг бас ингээд яриад өгвөл сөөхийнхэн бас нөгөө нэг цэцлэгаан шитийг одоо барилгаас хүлээж авахдаа юу анхаарах уу гэдэг нь гараад байна тийм. За бид нар ингээд барилгын зурагт одоо лифтний хонглыг маш ингээд одоо норм дүрмээ тийм мэргэжлийн компаниас ингээд зөвлөгөө авч байгаа сонгочлоо гэж бодъё. За дараа нь одоо нөгөө лифтний дараагийн нэг сонголтын асуудал бол нөгөө худалдаа авалт хийхдээ бүтээгдэхүүний сонголтын асуудал байгаа. За барилга маань ямар зориулттай барилгаас хамаарат бид нэр тэр бүтээгдэхүүн дээр ямар төрлийн эд ангиудыг авч тавих уу гэдэг нь бас айгуу чухал гэдэг байхгүй. Жишээ нь одоо хэрвээ буудал байх юм бол бид нэр карт уншигч тавих ч гэдэг юм уу тий. Дотроо одоо камертай байх, CCTV-тэй байх ч гэдэг юм уу тий. Нөгөө аюулгүй байдлыг хангах үүднээс. За тэгэхээр нөгөө нэг интерьер талаасаа ч тэр яг ашиглалт талаасаа ч гэсэн тэр барилгат тэр одоо тавьж байгаа цэцлэгаан шит маань өөрөө бүх талынхан л одоо юу үйлчлэгийг нь хангаж авах хэрэгтэй байхгүй. Одоо хөгжилтэй өндөр хөгжилтэй орнуудад бол бизнесийн хурдыг лифтээр хэмждэг юм билээ. Тийм. Одоо яг доотлон л ихэд 20-с дээш давхартай барилгууд байдаг билгүй дээ тий гадаадуудаар. Тэгэхээр нөгөө лифтний чанар аягүй сайн байх хэвээр. Дээр нь лифтний нөгөө нэг одоо сонгосон эд ангиуд маань тэр хүмүүсийг зорчход маш таатай байх хэвээр, аюулгүй байх хэвээр гэдэг талаас нь ингээд сонголтуудаа анхнаас аягүй зөв хийх хэрэгтэй байна. Тэгээд сонголтуудаа зөв хийчих юм бол одоо нөгөө нийлүүлэгч компани маань өөрөө үйлдвэрлэгч рүүгээ одоо бүтээгдэхүүнийг захиалагчийг хүснээр сонгож өгөөд ирэхэд одоо тэр үйлчлүүлэгч яг өөрийнхөө тэр барилгад тохирсон цэцлэгаан шитийг худалдаж авч ийн л гэсэн үг байхгүй тий. Одоо дэлгүүрүүдэд бол хөвчлэн нөгөө шилэн хаалгатай лифт сонгодог ч юм уу, шилэн одоо кабинтай лифт сонгодог ч юм уу тий. Тэгэх юм бол одоо тухайн талбай дайл газар хэсэгт ямар бараа бүтээгдэхүүн байгаа гэдэг хүмүүс зорчиж явахдаа харах ч гэдэг юм уу тий. Тэгэхээр лифтний сонголтыг бас аягүй зөв зохистой хийх нь бас чухал. За ингээд барилгын компани маань сонголтоо хийгээд лифт үйлдвэрлэгдээд ирлээ. За тэрэн дээр бас одоо мэргэжлийн баг угсрах одоо техникийн угсралтын ажлын дараалал гэж юм байгаа байхгүй. Тэгэхээр цэцлэгаан шитийг барилгын хонголд суйрлуулахдаа хаанаас нь эхэлж одоо суйрлуулах уу те ямар эд ангийн төрүүлж суйрлуулах уу гэдэг нь бас ийм технологийн карт байж байгаа. Тэгэхээр ер нь албал ийм мэргэжлийн бус хүмүүсээс илүүтэй мэргэжлийн дор хаяжныг 5-аас дээш жил одоо лифт угсарсан хүмүүсээр бас угсруулах нь аюул зөв. За яахааргүй ингээ угсралтын ажил явагдаж байгаа үед нөгөө л нэг анханасаа архитект төлөвлөлтийн даалгавар буруу хийлгүүлсэн ч гэдэг юм уу те. Анханасаа одоо зургийн төвшөнд захиалагч архитектор хоёр ойлголцоогүй байдаг юм уу, аль эсвэл хөрөнгө мөрөмний асуудал байдаг юм уу те. Лифт нэг угсрах гад хүрээд ирэхлээр манай барилгын хонгол дотор
лифтний хонгол дотор нэг баахан дамнаруу баг нь оруулсан ч байт юм уу. Тэгэл нөгөө лифтэн таархаа болчдөг. Нэг бол маш том хонгол зураа хийцээ. Одоо саяхны нэг жишээ дээ манай байгууллагатай бас айгүй олон жил хамтарч ажиллаж байгаа Монголын бас барилгын салбарт нэлээ олон жил айгүй туршлагатай дандаа хотхон хороол орон барилга барьсан компани захирал надад тэгж гомдолж байгаа байхгүй. Манайх одоо ингээд дахин сая нэг 6 давхар барилга барьлаа. Ердөөсөө тэр 6 давхар барилгын хэмжээ нийтдээ 15 өрх байх юм аа. Тэгсэн чи дотор 1000 кг-ийн даацтай лифт одоо суйрлуулахаар хонгол зураад дээр нь маш том хонгол зураа хийчихжээ. Ингээд гомдолж байгаа байхгүй. Одоо тэгээд би ингээд 1000 кг-тай даацтай лифтийг авах гэсэн чинь үнэн нь бас таахтан жоох хатчаад байна гэдэг юм уу тий. Тэгэнгუთ л би одоо нөгөө захиалагчийнхаа мөнгөнд нь тааруулж лифт сонгох шаардлагатай болж штэ тий. Тэгээ өөрөөс нь хүсэлтийн сонгож байгаа байхгүй. За одоо ямар байна гэдгсэн мэдээж ирэг цөөхөн айлтай. Тэгэхээр заавалч 1000 кг-ийн даацтай лифт байх шаардлагатай юу. За тэгэнгუთ л хэд үйл болмоор юм гэхэлэр бидний өөрийн одоо нөгөө норм дүрм стандартаар бол нэг 630 кг-тай ч юм уу. За бүр өшөө сайжруулах гэхэд 800 кг-ийн даацтай цэцлэн суйрлуулах боломжтой байгаа байхгүй. Тэгмүүд л захиалагчтайгаа ярьж агаад 630 кг-ийн даацтай лифтийг сонгож байгаа. Тэгэхээр тэрэн дээр ямар асуудал үүсэж ийнэ гэхээр нөгөө ухсралтын явцад бид нэр том хонгол дотор жижигхэн лифт тааруулж тавих болж штэ. Тэгэхээр нөгөө лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмэн дээрээ нөгөө том хонгол дотор жижиг лифт суйрлуулж болохгүй. Одоо лифтний цахилгаан шатны хонглол цахилгаан шат хоёрын хоорондох цай 50 см-ээс илүү гарч болохгүй ч гэдэг юм. Тэгээ нөгөө дараа нь цэцлэгээний үед одоо нөгөө тэр засвар хүн унж эрсдэлтэй учраас тэгэхээр ингээд стандартууд бол манад хангалттай дүрм нь бол хангалттай байж байгаа. Яг ямар хонгол дотор ямар цахилгаан шат суйрлуулах уу гэдэг нь бол маш ойлгомжтой байж байгаа. Тэгэхээр би бол захиалагч нартаа зургийнхандаа одоо тэгээд яг төлөвлөлтийн явцдал айгу зөв лифт төлөвлөөд сонгоод өгөөч гэдэг хүсэлтүүдийг байнга тавьж байна. Ер нь баг зургийн явцад нь оролцоод явчвал дээр юм шүү тий. Тийм шүү дээ. Одоо манайх бол манай компанид яг тийм туршлагууд их байлээ. Бид нар зургийн авторуудад бас нөгөө нэг яг лифтнийхаа одоо зургийг яаж зурх уу талаар бас зөвлөгөө өгдөг, сургалт зохион байгуулдаг юм туршлагууд олон бидэнд би гэсэн хэдий ч одоо нөгөө алдаа бол гарсаар л байна. За тэгээд лифтээ ухсруулчлаа мэргэжлийн компаниар тийм лифт ухсруулчлаа. Лифт ухсрагсны дараа яадаг вэ гэхээр нөгөө цэцлэн штэ ухсарсан мэргэжлийн компани маань одоо хуучнаар бол мэргэжлийн хэлтийн газраас одоо бол нөгөө хот байгуулалт орон сууцлалтынхаа яам руу манай бүх мэргэжлэнгүүд очсон байлээ. Тэр газар руугаа бид нар энэ цэцлэн штийг ухсарчлаа. Одоо ингээд техникийн хяналт шалгалтаа хийгээд одоо ашиглах зөвшөөрлийг олгож өгнө гэсэн хүсэлтийг явуулдаг. За ингээд яаман дээр байдаг хоёрхан шинжичтэй манай улсын хэмжээнд 2 шинжичтэй. Тэгээд нөгөө 2 шинжич маань ажлын 14 хоног дотор ирж одоо бидний ухсарсан лифтэн дээр лифтний ухсралт талаасаа одоо бүх ажиллбарууд хийгдсэн байна уу тий? Технологийн картын дагуу ухсрагдсан байна уу? За барилга талаас гэх юм бол нөгөө дүрмэн дээр байж байгаа штэ. Хэрвээ техникийн өрөөтэй лифт одоо суйрлуулахаар сонгосон болвол техникийн өрөөнд дотор агаар жуулттай аржуултын асуудлыг шийдэж өгсөн байна. Цонх гаргасан байна, хаалга гаргасан байна тий. За дээр нөгөө нэг лифт ухсралтын үед ашиглах барилгын одоо хийцлийн үед даацын дэгээ ингээд суйрлуулсан байх ёстой ч гэдэг юм тий. За худагт нөгөө нэг дараа нь засварлжлыгийг зориултаар шат хийсэн байна ч гэдэг юм. Худгийн цутгалт хийсэн байна ч гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү асуудлуудаа бол хүндлэнгийн хяналт хийж шалгаж үзнэ. За үзнийхаа дараа бол техникийн бүрэн модлийн акт гэж юм биднэрт гаргаж өгдөг. За тэр актан дээр бол одоо барилга талаас асууд нөгөө нэг сая миний дуртай ажлууд хийгдсэн байна уу? Лифтний компани технологийн картын дагуу өгсөрсөн байна уу гэдгийг шалгачиж байгаа. За ингээ актан дээр бол зөрчилтэй байвал зөрчлөө тэмдэглээд өгчин. Тэр энэ тухай би яад яриад байгаа юм гэхээр нөгөө сүүхэд очдог бичгээр нэг багхгүй. Тэгэхээр техникийн бүрэн магадлалын дүгнэлт гэдэг тэр дүгнэлтээ бол одоо бид нэр паспортанд авсаргаад явдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо шалгалтаа хийлгүүлээд шалгалтаар гарсан зөрчил байх юм бол барилга болон ухсралт хийсэн компани 2 зөрчлөө арилгана. За дахин арилгасан зөрчлөө зургаар баталгаажуулаад бид нар яамрууга энэ зөрчлийг арилгасан тул одоо улсын бүртгэлийн дугаар олгож өгнө, ашиглах зөвшөөрөл олгож өгнө гэсэн хүсэлтийг өгдөг. За тэгээ яаман дээр маань бол одоо нэгдсэн одоо Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ашиглалтанд орсон бүх цахилгаан шатуудыг нэгээс нь одоо өнөөдрийн байдлаар 9000 гаруй шашуу цахилгаан шат ашиглагдаж байгаа дугаарлалдаг байхгүй. Тэгээ бид нэр тэр дугаараа аваад за тэгээд одоо 1 жилийн хугацаанд тэр цахилгаан шатыг ашиглахад боломжтой гэсэн юм одоо тэмдэглэгээ
улсын байцаагчийн тамгатай ийм актыг бол биднэрт хийж өгдөг. Тэгээд тэрийгээ бид нэр захиалагчтай хүлээл гэж өгнө. За ингээд 9000 дахь лифт гэдэм үү 9100 дахь лифт гэдэм үү те ийм улсын бүртгэлийн дугаартай шүү те танаа цахилгаан шат дээр нь одоо тэр цахилгаан шатны үйлдвэрээс ирж байгаа дотор нь цахилгааны схем техникийн пассворд одоо те нөгөө ажлын дарааллыг юу гэдэг те бүх ингээд шаардлагатай сертификат бичиг баримтуудыг нийлүүлээд бид нэг лифтийн пассворд гэдэг юм үйлдвэрлээд захиалагчд хүлээл гэж өгж байгаа байхгүй нэг жилийн хугацаанд та лифтээ ашиглана дотор нь магадлангийнхан дүнэлт энэ байна те за энэ лифтний пассворд бол байнгын сар болгон та засвар үйлчлэгээ хийж байгаа хүмүүст гаргаж өгч тэмдэглэгээ чухал тэмдэглээнүүдийг бол лифтний пассворд дээр хийгээд явах шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр пассвортыг бол бид нар захиалагчд хүлээлгэж өгч байгаа. За ингээд энэ пассвортыг бол барилгын компаниуд одоо нөгөө нэг сөхтөө өгөөгүй өгч амжаагүй ч гэдэг юм уу шууд ингээд менежментийн компани руу шилжүүлж байгаа барилгын компани цөөхөн шүү дээ тийм учраас өөрсдөө аваад үйлчилж байгаа байхгүй. За тэгэнгуутлаа барилгын ажил дууслаа комисс ажиллаа тэгээд нэг дараа нэг сөөхт өгдөг. За бодит байдлаар яаж ийнү гэдэг тэгэхээр манай сөөхийг авж байгаа хүмүүс нь өөрөө бас одоо ямар мэрэгжил боловсралтай хүмүүс идэв те бас мэдлэгэл дутуу байгаад байгаа байхгүй юу. Тэр пассвортыг хүлээж авахгүй тохиолдол айгүй их. Тэгээд бид нар нөгөө ашиглалтынхаа гэрээ хийгээл одоо пассворт хаана вэ? Бид нар пассвортын дээр ийм тэмдэглэгээ хийх ёстой гэдэг. Тийм байх ёстой мó? Тэр нь хаана байсан? Тэрийг одоо бид нар хинээс авах юм ч гэдэг юм уу те. Иймэрхүү зөрчлүүд бас аюул. Яг нэг нийтлэггүй байна гэдгийг одоо яг нэг шинж тэмдэг энэ дээр гарч ирж байгаа л да. Пассвортаа авахаа мэдэхгүй зүгээр тэрийг нэг цаас гэж бодоод байгаа байхгүй юу? Барилгын компаниудад ч гэсэн бас нөгөө нэг тэр лифтний пассвортыг яг лифттэйгээ хамт байлгаад дараагийн түвшний шатны хүмүүст хүлээлгэж өгөх ёстой гэдгийг бас сайн ойлгохгүй ч юм уу мэддэггүй ч юм уу аль эсвэл бүр төв архив руу нөгөө нэг барилга улсын комисс дуусны дараа бүх бичиг баримтуудыг авчиж өгдөг шүү дээ ихээр нь. Тэгтээ бас өгчдөг юм юмнууд гардаг юм шиг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр лифтний пассвортыг бол мэргэжлийн компаниас угсралтыг хийгээд хийлгээд ингээд хүлээж авсан тохиолдолд бол өөрсдөө байлгаж байгаа дараагийн шатныхаа компани руу шилжүүлэх ёстой цаас байгаа байхгүй. За ингээ угсралтын ажил дууслаа бид нар одоо нөгөө нэг сүүх рүү шилжиж байгаа асуудал нөгөө нэг лифтэн дээр сар бүр засвар үйлчлэгээ хийх ёстой асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр сүүхүүд маань барилгын компаниас ямар цахилгаан шатыг хүлээж авах вэ гэхээр түрүүний миний хэлсэн нөгөө техникийн пассвортыг хүлээж авна. За дээр нь яг сүүлийн үед ч байх те ер нь одоо миний мэдхийн нэг 15 6 жил бол байнга л ийм зөрчил гарч байна. Барилгын худагт одоо ингээд байнгын устай. Тэгээ барилга доороос нь ус гардаг. Тэр нөгөө нэгдүгээр тус гардаг газар хийсэн байна те хоёрдугаар гэх юм бол тэрний тусгаарлагчийн асуудлыг чанарын түвшинд хийгээгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бидний яг ашиглалтанд авсан цахилгаан шатнууд дээр бол тийм зөрчлүүд айгүй байна. Байнгын доороос нь ус гарч байдаг. Тэрийг одоо бид нэр засвар үйлчлэгээ хийхдээ очиж соруулж идэг ч гэдэг юм уу тийм. Яг нөгөө цас борооны улирлын үеэр бол одоо худаг усаар дүүрэх жишээ нэг ч гэдэг юм уу. Тэд нар чинь нөгөө лифтний одоо доод эд анги гэж ярьдаг худаг дотор байрладаг эд ангиуд бол чихтэй орчинд л байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгж байх ёсгүй. За дээр нь бол бас мөн барилгын компани лифтний пассворттай хамт юуг сүүхд хүлээлгэж өгөх ёстой гэхээр цахилгааны акт, газар дуулгын акт гэдэг юмнуудыг хүлээлгэж өгөх ёстой. Тэр нөгөө лифт рүү орж байгаа 380 вольтын цахилгааны хүчтэй дээр нь акт гарцсан тий. Ийм юмнуудыг заавалчгүй сүүхд хүлээлгээ. Тэгээ тэрийг харж агаад одоо дараагийн нөгөө мэргэжлийн компаниуд сар болгоо очиж засвар үйлчлэгээ хийхдээ бас тэр актуудыг үндэслээд ямар нэг арга хэмжээнүүдийг авчидаг байхгүй. Тэгэхээр сүүхүүдийг би заавалчгүй хүлээж авж байгаа барилгын компаниас техникийн пассвортаа хүлээж аваач. За тэгээд тэр барилгатай холбоотой үгүйсээ сүүхийн тухай хуулийн дээр байдаг юм л шүү дээ. Одоо юу цахилгаан шат тэр барилгыг хүлээж авахдаа тийм бичиг баримтуудыг хүлээж авна гэх бүр айгүй тодорхой байж идэв юм л шүү дээ. Тэр бичиг баримт нь байхгүй сүүх маш их байна. Тийм хараа. Зураг олохгүй байна. Тийм тэгээд одоо яг нэг юм шаардлагатай зүйлсүүд нь ховор бас байдаг юм байна. Бидний хувьд бол яг өөрсдийнхөө албаа манайх ч одоо яг бүгд найрамдах Солонгос улсын Hyundai Elevator гэдэг компани албаасны дистрибьютор компани одоо ингээ 21 дэх жилдээ хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө сурлуулж байгаа цахилгаан шат гэдэг юм уу өөрсдийнхөө одоо ашиглалт үйлчлэгэнд байгаа цахилгаан шатнуудын бичиг баримтуудыг бол бараг л одоо нэг барилгын компани мэддэг бол бити үг
шууд баг сүхт нь хүлээлгэж өгөөд ингээ бас нэг юм гадарлахтайгаа болчиход тэгэл одоо аль болохоор тиймэрхүү зөрчлүүд гарахгүй талаас нь бас арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна л да. Тэгэхдээ одоо ганцхан манай байгууллагын суурилсан цахилгаан шат гэхээсээ илүүтэйгээр нөгөө сөөхүүдээс аюу их тийм өсөлтүүд орж ирж байна. Байгууллага дээр одоо лифтнүүдтэй магтал хийлгэмээр байна. Үнэлгээ хяналт хийлгэмээр байна. Тэ одоо лифтний пассворд байхгүй болчлоо яах вэ гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бас яг доктор шүүсчлэлтэй олон жил ингээд үйл ажиллагаа явуулаад ирэхлээр бас одоо мэрэгжлийн компани гэдэг үүднээс нь бас бусад сүүхийн хүмүүс хандж байгаа байхгүй. Тэгээд тэднийг чинь бас зөвлөөл гаргаж байгаа юм чинь та тэгээрээ анх байдаг ирсэн компани ямар компани байна тэднэрээс эхлээд асуугаад үз. Тэгээ бүр болохгүй бол лифт чинь хаанхын лифт байна те. Тэгээ одоо тийм шуумаар ийм бичиг баримтуудыг ингээд бүрдүүлдэг шүү гэж зөвлөөл явуулж л байна л та. За мэрэгжлийн байх тухай ингээд хоёлаа маш их ярих байхаа. Тийм. Гэхдээ одоо би танай компаниг бол одоо яг юм түүчилээд яг энэ салбартаа бол хамгийн анхны одоо сертификаттай сургалт олгодог тий лифт чинь бэлтгэдэг болсон гэдгийг бол мэднэ. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо лифт чинь болохын тулд танахаар ингээд сургалтанд суухад тухайн хүнд одоо бас ямар одоо мэдлэг бас шаардлагатай болдгийг зүгээр ямар ч хамаагүй хүн очиад лифт чинь болж болдгийм үү? Үгүй бол заавал цахилгаан чинь байх хэрэгтэй юм уу ч гэдэг юм. Тийм шаардлага нь ямар байдгийг. Лифт чинь гэхлээр хүмүүс бас нэг юм мэрэгжлийн боловсруучсан бэлдэж байгаа юм шиг ойлгоод байгаа. За яг хуу 1 жилийн хугацаанд лифт чинь маань өөрөө 1 жилийн хугацаанд одоо тэр лифтэн дээр хяналт тавих эрх бүхий л хүн болж байгаа байхгүй. Түүнээс яг эн чинь мэрэгжил биш. Аль биесний кодтой мэрэгжлийн одоо үнэмлэх диплом олгодог тийм юу биш. Зөвхөн 1 жилийн хугацаанд тэр лифтний аюулгүй ажиллагаа тэр лифтэн дээр цагийн хуваарьтайгаар хяналт тавих. Тэгээд лифт чинтэй байлаа гэд одоо тухайн цахилгаан шатанд засвар үйлчлэгээ хийгээд ч юм уу одоо тэр лифтний аюулгүй ажиллагааг хангаад явах тийм төвшний хүн бол биш байхгүй. Тэгэхээр одоо лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмэн дээр аюул тодорхой заагаад өгсөн байна. Энэ дүрмэн дээр юу байдаг вэ гэхээр лифтийг одоо ашиглаж байгаа ашиглагч байгууллага яг юу вэ гэхтэй. Одоо нөгөө сүүх барилгын компани юу байна те. Тэд нар маань яг яах ёстой юм. За одоо жишээ нь ингээд лифтийг ашиглагч байгууллагын үүрэг гэдэг юм бол заавалчгүй мэрэгжлийн компанитай засвар үйлчилгээний гэрээ байгуулсан байна. За лифт ч ингэ томилсон байна. За тэр лифтэн дээр аваар усал гарах юм бол тэрний хариуцагч нь тэр томилгоо хийгээд байгаа тэр сүүхийн дарга буюу одоо барилгын одоо ямар нэгэн албан тушаалтай ажилтан байх юм бол тэр нь өөрөө тэр лифттэй холбоотой бүх асуудлыг хариуцгаар ийм эрх үүрэгтэй болчдөг. Тэгэхээр яг эннийхэн дагуу бол бид нэр өөрсдийнхөө одоо худалдаа авахч харилцсан гэрчдэрт бол шууд лифт чинь юм бэлдээд өгч байгаа. Сургалтын явуулаад. За тэгээд тэр лифт чинь өөрөө ямар их үүрэгтэй хүн гэдгийг тэр дүрмэн дээр бас маш тодорхой байгаа. Лифт чи яах вэ гэхээр 22 цагийн зайтай цэцгэлхэн шатнд эргэлт хийн. Бүх давхурттай тэр цэцгэлхэн шат хэвээ ажиллаж гинүү хаалгууд энэ тэндэ гацж гинүү. Хэрвээ лифтэнд ямар нэгэн асуудал үүссэн байгаа бол тэр хүн мэрэгжлийн компани руу дуудлага өгнө. Тэр дуудлага өгсөн компани ирэх хүртэл тэр лифтэн дээр хүмүүс зорчлохгүй байх лифтэнд одоо ямар нэгэн аварсал гарахаас сэргийлэл хараад байж зах зорилттой л хүн байхгүй. Маш тодорхой юм байна уу? Тийм. Түүнээс одоо тэр лифт чинь байгаа тэр хонгорол руу ороод ч юм уу тэр одоо эвдэрсэн маад лифтийг засах тийм төвшний боловсруучсан бол бэлтгэж гардаггүй гэсэн. Одоо ингээд нөгөө оршин суугч талаас нь ингээд би асууя л да. Ингээд нийтлэг оршин суугч нар одоо ингээд лифтний одоо сервисийн төлбөрч гэдэг юм уу. За тэгээд лифтний хуримтлалын сангийн төлбөрч гэдэг юм уу. Ерөөсөө ингээд ийм лифтийг байнга л байж ажилдаг л байх ёстой гэж бодож байгаа боловч ард нь маш том одоо ингээд ийм сервис явж идэм а гэдгийг тухайн нэг сайн ойлгохгүй юм билий. Яг ингээд энэ туршлагаас ингээд харахаар тийм. Тэгэхээр яг ямар харамсалтай байгаад байгаа байхгүй тий. Бид нэр дүрмээрээ хуулаараа угаасаа техникийн аюулгүй байдал бүрэн бүтэн байдлыг хангасан байх ёстой гэж байж байгаа. Тийм гол оршин суугчдын нэг одоо тэгтээ яг бүгдээрээ тийм байдаг хэсгийг бол би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээ энэ бас аль талтай асуудлууд байдаг бах тий. Мэргэжлийн компани засвар үйлчилгээ хийж байгаа төлбөр бол яг үүндээ тийм их биш шүү дээ. Бид нэр лифтнийхаа давхар даац тий одоо килограмм жингээс хамаарат сар болгоно нэг юм тогтмол төлбөр авч байгаа байхгүй юу. За зүгээр дунджаар батхад манай Монголд хамгийн одоо их борлуулалттай байдаг цахилгаан шат бол 15-аас 17 давхар. Тэгэхээр 17 давхар барилга дээр л хоёулаа зүгээр жишээ аваа ярил л да тий. 17 давхар барилга давхартай 5 айл юм уу за 5-аас дээшээ л байгаа. Тэг байлаа гэхэд одоо тэр 17 давхар барилгын нэг хорцонд дор хаяж 80 айл байна. Тэгэхээр 80 айлаас яа дий. За нэг айлаас нэг 8000 төгрөг хураалаа гэж бодъё л та тий.
Тэгэхээр сарда тэр одоо нэг орчноос 800 мянган төгрөг цугларч байгаа юм тий. Тэгэхэд засвар үйлчилгээний компани тэрний нэг 300 мянган төгрөгийг л авч байгаа байхгүй юу. Тэгээд 500 мянган төгрөг нь уг нь хуримтлал байгаа юм тий. Тэгээд тэрийг яагаад хураагаад байж идгүй юм бол гэдэгт л би бас гайхдаг. Ер нь аль яг уу би бол бас сүүхүүдтэй айгүйх тийм нэг судалгаа хийгээл те ингээл бид нар чинь бүр ингээл айлууд одоо судалгааны ажилчид хөлсөж байгаа айлуудаар явал хаалга тагшуулаад лифтэндээ хэдэн төгрөг төлж гин гээл те энэ хуримтлалын асуудал одоо тэр тусмаа лифт маань өөрөө олон улсын стандарт нь 15-аас 20 жил ашиглах хэрэгтэй гэх стандарт байж байгаа. Тэгэхээр 15-аас 20 жил лифтийг ашиглахын тулд яах вэ гэхээр сар болгон тогтмол засвар үйлчилгээ хийх хэрэгтэй. Тос маслын солин, тоос шороо байвал тэрийг арилгах ч гэдэг юм те. Манай Монголын нөхцөл бол бусад улс орнуудыг бодох юм бол харьцангуй хуурай, ширүү, эрсдэс уур амьсгалтай те. Хит халуундаа халуу, хит хүтэндээ хүтэн ч гэдэг юм. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бол лифтний ашиглалтыг нөгөө 20 жил насжилтыг барихын тулд сар болгон л тогтмол засвар үйлчилгээ хийх ёстой байхгүй. Тэгэхээр энэ нь бол нөгөө мэргэжлийн компани гэж яриад байгаа. Одоо нөгөө засвар үйлчилгээ гүйцэтгэж байгаа, угсралтын ажил гүйцэтгэж байгаа ийм компаниудын үүрэг. Бид нар бол хэлээр оруулаад ирсэн өөрсдийнхөө сурлуулж байгаа бүтээгдэхүүнүүдэд бол сар болгон засвар үйлчилгээ хийгээд явах нь бидний үүрэг байх таахгүй. Тэгэхээр нөгөө талд одоо тэр лифтийг ашиглаж байгаа сөөх буюу орон сууцнд амьдарч байгаа тэр иргэд маань өөрөө энийгээ ухамсарлаад тэр лифттэй холбоотой зардлыг бол өвдгүүлэх хэрэгтэй таахгүй. Тэгэхээр сарын нэг хамгийн багтаа л 8,000 юм билээ шүү дээ. Тэгээ тэрнээс дэшиг 20 хүртэл мянган төгрөгөөр одоо лифтнээс нэг айлс мөнгө авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгийг авсан хэрнээ одоо жишээ нь бусад байгууллагууд бол сайн мэдхгүй байгаа. Den зүгээр ингээд судалгаа янз бүрийн юмнууд хийгээд явж байхад бол зарим газрууд бол нэг засвар үйлчилгээний нэг цард 50,000 төгрөгөөр үзүүлдэг те. Тэгсэн хэрнээ лифт гацах болгонд очиод ингээд дуудлага авдаг. Тэд нар нь ингээд үн төлбөртэй байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас шийдэд идэв юм шиг үлээ. Манай байгууллагууд яадаг вэ гэхээр бид нар сард нэг удаа төлбөр авч байгаа байхгүй. Тэгээ 24 цагийн дуудлага нь үн төлбөр. Тэгээд хідэн ч удаа дуудсан одоо бид нэр заавалчгүй очих хэвээр. Үн төлбөргүйгээр засвар үйлчилгээ хийж байгаа. Зөвхөн одоо ямар нэгэн ашиглалтаас үүдсэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд бол нөгөө сэлбэг хэрэгсэл солих болсон тохиолдолд бол одоо харилцагч маань өөрөө мөнгө төлөөд сэлбэг худалдаж аваад бид нарт тэрийг үн төлбөргөө сольж өгч байгаа. Тэгэхээр би бол лифтэн дээр хуримтлалын сан үүсээд явах айгүй боломжтой гэж хараад идэм. Бусад одоо барилгат хамааралтай одоо эданг юу гэдэг те тэд нарыг бодвол лифт бол хамгийн боломжтой гэж хараад идэх хөө. Яа тэгвэл тэр чинь олон хүмүүс ашиглаж байна. Тэгээ манайхан чинь ингэдэг штэ 12 давхарт амьдардаг хүн лифтэнд гаццсан байхад маш их бухимдалтай те амар уурлал ундууцаал бараглын лифт чи эвдэрхгүй байх хэвээр ухааны юм ярих гэдэг. Тэр чинь машин явж байгаа тохиолдолд илэгдэл хоригдол үүсээд эвдэрчил байдаг штэ те тэрнтэй л адилхан эданг байхгүй да. Тэр битгийхэл лифт нь өөрөө хүн тээвэрлж байгаа гэдэг утгаараа бүр одоо аюулгүй ажиллагааг нэгдүгээр тавьж хангаж өгөх хэрэгтэй бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр лифтний эд анги нь өөрөө насжилттай. Бүх эд ангиуд өөр ингэсэн үүрэг оролттой бүгдээрээ тэдэн жил ажиллана гэсэн насжилттай. Тэгээ тэрнийхэн дагуу тэр одоо эд ангиудыг бид нэр цаг тухайд нь айл руугаа мэдээлэлгүй солиод явж идэг. Олон улсын стандарт нь 15-аас 20 жилгээ заагаад өгсөн байж байгаа. Гэхдээ одоо бидний туршлагаас харах юм бол одоо 21 дэх жилдээ ажиллаж байгаа лифт ч байна. Тэгээд энэ ан нь ингээ хөшөрж байгаа удаан жил болж байгаа ийм цэглэн шатнууд дээр яаж ажилтдаг вэ гэхээр бид аль руу бичиг өгч байгаа байхгүй. За одоо манай хоёр хамтраад хэдэн жил болсон байна. Лифтний насжилт хэдэн жил болсон байна те. Түрүүн би ярьсан те мэргэжлийн одоо яамнаас нь одоо шинээр ашиглалтанд орж байгаа лифтэнд одоо 1 жилийн ашиглах зөвшөөрөл олгож байгаа байхгүй. Дараагийн жилүүдийн ашиглах зөвшөөрлийг яадаг вэ гэхээр тэр лифтийг суурилуулсан мэргэжлийн компани өөрөө бас техникийн магадлал гэдэг юм хийн. Жил болгон одоо бид нар лифтэн дээр техникийн бүрэн магадлал гэдэг юм хийгээд одоо хүний нүднээс далд одоо хонгол доторх байдаг эд ангиудад одоо тусгай багжаар тороос нь сүнсэн байна уу, зам нь илгэсэн байна уу, тий одоо цахилгааны хүчтэй хэм хэмжээний ямар гэдэг бүгдийг ингээ багажаар илрүүлээд бид нэг дүнэлт гаргаж байгаа. Энэ лифтийг дахиад 1 жил ажиллуулж болох юм байна гэх утлаа одоо мэргэжлийн компаниуд өөрсдөө лифтний ажиллаж жилд нэг удаа магадлан хийлгэх ёстой. Хийлгэх ёстой. Харин энийг хийлэгдэхгүй бас байдаг юм бил. Тий хийлгэхгүй зөндөө байгаа шүү дээ. Тэгэл 2-3 жил болгоолцсон эднэр тий. Тэгэхээр би бол жоохон харамсалтай санагдаад идэв. Яг уу зүгээр хошин юм шиг хэрнээ бас эмгэнэлтэй байхгүй те одоо 2012 он 13 14 онд те одоо манай сүүхийн дарга хийж байгаа
Тэр үед нөгөө Land 200 гэдэг машин модонд харж ирсэн. Тэг. Land 200 унаад Америк руу явцсан шүү дээ гэл тэг. Харамсалтай байгаа зү тий. Уг нь бол тэгэхээр хангалттай тэр сүүхүүд бол хуримтлал байж идэггүй юм шүү байгаа. Сүүлийн жилүүдэд бас энэ нөгөө нэг дүүргүүдийн төсөвт бас нэг лифтний энэ ашиглалт одоо янз бүрийн юм дээрээс анхаарч үзээд тий сонгогдсон гишүүдний төсөвт нь бас лифтнийхэн тал дээр төгрөг мөнгө тусгаж өгöd байгаа юмнууд их ажиглагдчихэж байна. Би бол одоо бол яг наад асуудал дээр ч юм бол айгу тийм эсрэг байр суурьтай байгаа байхгүй юу вэ гэхээр одоо бид нар хизээ одоо 500 сая төгрөгийн байрны одоо лифтийг нь засаж өгөхгүй татвар төлөгчдийн мөнгөөр одоо тий хүний лифтийг сольж өгөх юм бэ. За мэдээж хуучны байрууд бол окей тий. Одоо ингээд аргагүй эн чинь нөгөө нэг социо үед хамгийн анхны баригдсан байшууд энэ төр тий. Тэдэрт бол лифт сольж өгч одоо болж юм тий. Тэгэхэд чинь би бол тэгж төсөөлж байгаа байхгүй. Шинээр ашиглалтанд ороод магадгүй одоо ингээд 10 жил 20 жил болцсон одоо 500 600 тэрбум төгрөгийн байртай хүмүүсийн лифтийг хизээ бид нар сольж өгөх болоо. Тийм. Тэгэхээр хуримтлалын сан гэдэг чинь одоо яг ингээд үйл хөдлөл хөрөнгийн одоо менежментийг ингээд яриа явж явах хугацаанд одоо ингээд дээвэр дээр хуримтлалын сан үүсэх ёстой юм байна. За тэгээд лифтэн дээр үүсэх ёстой юм, фасадн дээр үүсэх ёстой юм. Энэ ингээд хамгийн өндөр өртөгтэй 3 зүйл нь л байгаа байхгүй юу? Тий. Тэгээд одоо би ингээд сургалт мургалтын дээр байнга ярьдаг л та. За лифт гэдэг бол мотор нэвтрэхэд л хэдэн 10 сая төгрөг болно. Тэрийг одоо зөвхөн тухайн байрны оршин суугч нар одоо гинт ингээд эвдэрчих юм бол цуглуулад гаргаж өгөх хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хэмжээнд нь хуримтлалын санг энэ лифтэн дээр заавал байх ёстой гэдэг одоо норм дүрм чинь ч юм уу чи байд юм уу? Яг дүрмэн дээр бол одоо лифтний хуримтлалын санг үүсгэе гэсэн өгүүлбэр бол байхгүй л байна л да. Гэхдээ ашиглагч байгууллага маань тэр техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. Одоо тэр ашиглалттай холбоотой сэлбэг эдэн эвдэрсэн тохиолдолд өөрийн хөрөнгөөр худалдан авч одоо техникийн аюулгүй байдлыг хангаж явах хэрэгтэй гэсэн дүрэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийхэн дагуу яах вэ гэхээр нөгөө л хуримтлалыг үүсгээл явж явах шаардлагатай шүү дээ. Тэг би бол айгүй олон төслүүд дээр айгүй олон одоо орон сууцны нөгөө хоргол хотхнууд дээр судалгаа хийлгэжсэн. Тэгээд би бол лифтэн дээр одоо хуримтлалын сан үүсэх бүрэн боломжтой гэж хардаг. Захиалагч нар руу болон сүүхүүд рүү бид нар бол байнгын л тийм одоо мэдээллүүдийг бол өгж байгаа байхгүй. Одоо жишээ нь лифтний тог баригч гэдэг нэг чухал эдэнг байна л да тийм. Үйлдвэрээсээ биднэрт нөгөө тог бариад байгаа батарей маань өөр 2 жилийн хугацаанд одоо тэр батарей ажиллах боломжтой ирж байгаа байхгүй тий. Гэтэл одоо сая нэг хэсэг чи яава нөгөө тог тасраад энэ тэндгүү одоо тог баригч ажиллахгүй байна ч гэдэг юм уу лифт ингээд гацаа дотор нь хүн гацлаа гэсэн дуудлагууд аягүй их ихсэж байгаа байхгүй. Тэгээд ингээд судлаад үзэнгүүтэл нөгөөх маань 2-оос дээш жил болсон. Одоо тэгээд нөгөө мэргэжлийн байгууллагаас бол тог баригчаа солиороо гэдэг мэдээллийг бол өгсөн байдаг. Сүүхүүд маань нөгөөдгөө худалдаж авч солиогүй байдаг. Тэгэл нөгөө лифт тог тасрахаар дотор нь хүнтэй гацдаг юм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр лифтний эд анги болгон ч өөр ингэсэн үүрэг оролттой өөр тэдэн жил ажиллана гэсэн насжилттай байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол яг хөө мэргэжлийн компаниуд нэгдүгürt байнга сүүхүүд үзүүлэх хэрэгтэй тэр хүмүүс бол бас төдийлөн мэдэхгүй. Тийм болохоор мэдж байгаагаараа тэр техникийн пассворттай хамт ирж байгаа тэр сэлбэгнийхаа насжилт янз бүр юм бид нэр заавалчгүй захиалагч нар руугаа бол тэдэн жил болоо тийм сэлбэг эд ангиг солиулаарай тэдэн төгрөг шүү хуримтлаа үүсгэрээ гэдэг зөвлөгөөнүүдийг бол өгөөл явж байгаа байхгүй. Би тэрний дагуу олон сүүхүүд маань солиулах хэрэгтэй. За зарим сүүхийн дараа нар бол бас маш хариуцлагатай сайн үнэхээр бас нэг хийж байгаа хүмүүс байна. За дийлэнх олонх нь одоо тэгээд бас ер нь бол төвхтэй. Байгууллагууд дээр бол бас зөндөө худалдаа үйлчилгээний зорилттой байгууллагууд, буудлууд ч гэдэг юм уу тийм. Тэд нар бол ерөнхийдөө харьцангуй бас нөгөө үйлчилгээний байгууллага учраас аюулгүй ажиллагаа хангаад тий одоо мэргэжлийн байгууллагын зүйлсний дагуу бас тэр эд ангиудыг солиод бас үйлчилгээг аваад яваад байгаа. Би бас 2017 онд нийслэлийн засаг даргын хамгийн газар хотын ерөнхий менежерээс бас санал тавиад ингээд мэргэжлийн компаниудыг цуглуулад энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа одоо лифтнүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж өгөөч гэсэн хүсэл тавьжсэн юм байна. Тэгээд манай Монголын өргөх байгууламжийн мэргэжлийн холбоо гэдэг заслагчны холбоог би бас нэг 7 компанитай нийлээд үүсгэн байгуулад би тэд ер нь яг уу одоо нөгөө стандарт дүрм хууль одоо юу гэдэг нь те бас нөгөө төрийн байгууллагуудтай бас харилцаа холбоо уялдаатай ажиллахын тулд бид нэрс дуу хоолойгоо нэгтгэе гэдэг утгаар холбоо байгуулсан. Тэр холбооныхоо байгууллагуудыг оролцуулаад бид нэр шалгалт хийжсэн.
Тэргээр юу шалгасан бэ гэхээр нэгдүгээр лифтний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компани хэд вэ? За тэр компаниудын боловсон хүчтүүд нь өөрсдөө яг одоо шаардлага хангах хүмүүс байдаг. Хоёрдугаарт нь одоо тавьсан бүтээгдэхүүнүүдийнх нь эвдрэл гэмтэл хэрэг үү? Тэ? Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн ширхэг цэцлэгэн шат ашиглагдаж байгаа. За тэгэнгүүтлээ тэр дотор нь эвдэрсэн байгаа бол юунаас олж эвдэрдэг? Яагаад засвар үйлчлэг авахаргүй болсон юм ч гэдэг юм те. Ингээд шалгалт хийгээд явж байхад бол маш харамсалтай тоо гарч ирсэн. Лифтийг шалгалт хийсэн бүтээгдэхүүнийг 100% аваад үзэх юм бол бараг 65-35% нь огт ажилтгүй. Тэгээд дандаа захын хорооллуудаар тэгэл нөгөө 12 давхар 15 давхар барилга одоо түрүүний өөрөг чи хэлдэг те нэгэн лифттэй хахад 15 давхарт 2 лифт зайлшгүй байх шаардлагатай гэдэг дүрмэн дээрээ байж хат нэг лифтийн унтраагаа хийцэн. Тэнгуутлаа нэг лифт нь эвдрэхээр нөгөө лифтнээсээ сэлбгээ авч тондог. Тэгсээр хагаад нэг лифтээ ажиллагаагүй болгоо хайшчихсан тий. Тэгэл тэнд чи өгшин настай өвшин шидэл хүмүүс байгаа хгүй одоо лифт байхгүйгаас болоод бид нар эмнэлгийн төргийн тусламж авч чадаагүй юм асуудал үүссэн ч гэдэм юм ингээл уур бухимдлаа барсан хүмүүс зөндөөл байгаа хгүй. Тэгээд бид нар ямар ч гэсэн тухайн үед нь тийм шалгалжуулах хийгээд бас хотын захиргаанда тайлан гаргаж өгч лээсэн. Тэгээд тэрний дагуу яг үр дүн нь юу болж хуурсныг бол сайн мэдэхгүй л байгаа. Харамсалтай юмнууд бол их л идэм бэлээ. Тий одоо ингээд ийм харамсалтай зүйлс рүү хоёулаа ялчгүй л орж таарна. Тий одоо ийм лифт гэдэг чинь өөрөө маш том ингээд ийм асуудал байгаа байхгүй тий. Тий тэгээ та бас ингээд холбоо байгуулад судалгаа хийгээд явсан чинь бас айгүй мундаг тууштай. Тий яг энэ салбартаа ингээд тийм хийх ёстой зүйлсүүдээ хийгээд явж байгаа гэж харж байна л да. За тэгээд нөгөө лифт ингээд унлаа гэж ярьдаг штеп. Дээшээ унлаа, доошоо унлаа гэл тий. Нэг юм хошигноод хүртэл ингээд лифт яг доошоо унжаахад үсрэх ёстой ч гэдэг юм ингээд хүмүүс ингээд яг ийм аюулыг ингээд ийм хошин байдлаараас эргүүлээд ингээд яриад л байдаг л та. Тэгэхээр яг ийм лифт унах нөхцөл одоо бас юунаас болтыг. Яг одоо үнэхээр өөрийнхөө нүдээр унж байгаа үгийг харж байгаа гэхээр мэдэхгүй байгаа тийм. Ер нь бол яг лифтийг үйлдвэрлэлийн стандарт гэж юм байгаа шүү дээ тий. EN81 гэл одоо евро стандарт байна. Азийн стандарт байна ISO гэл тий. Тэгэхээр нөгөө нэг цахилгаан шатны үйлдвэрлэгч нар ч өөрсдөө яг ямар төрлийн стандартаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байна уу гэдэг нь бас янз янз байгаа байхгүй. Зөвхөн Ази стандарттай үйлдвэрлэл байна уу? Евро стандартыг хоёулангийн одоо ойлгонгаар нь лифтийг үйлдвэрлэдэг байна уу гэдэг. Жишээ нь би зөвхөн өөрийнхөө мэддэг лифтийг ярихад бол одоо бүр баталгаатай хэлэх юм. Хизээч тэр доор шаланд очил лифт нь алдахгүй. Хизээч тэр таазанд очил лифт нь алдахгүй. Тийм бүтээгдэхүүн бид нар борлуулж байгаа байхгүй. Тэгэхээр EN81 2050 евро стандарт, Ази стандартаар хоёулангаар нь хэмдэлтэр маань өөрөө цэцлэгчтэй үйлдвэрлэж байна. Тэгээд одоо бидний одоо туршлагаас одоо ажил үйлчлэгнээс хараад үзэхэд нэг ч удаа одоо азар тий бас ажилчдаараа бас бахархмаар ажил үйлчлэгээ сайн хийж байгааг шинж байхдаа нэг ч удаа тийм авралсалтай би таарлаж байгаагүй. Манай дээр тийм тохиолдол гарч байгаагүй. Зөндөө олон тийм юмнууд гарлаа гэдгийг бол сонсч ирсэн бас яг уу мэргэжлийн зөвлөл суугаад бас хуралдаж явах үед одоо тэгсэн байна гэдэг дүгнэлтүүдийг бол сонсч ирсэн. Тэгээ тэр одоо шалтгаануудыг харахаар нөгөө мэргэжлийн компани нөгөө л сүүхийн л хариуцлагагүй асуудал байгаа байхгүй тий. Амар харамсалтай тэр нэг жоохон охин лифтний хаалга руу унаал нас орж ирсэн. Тэгээ тэр бол цэвэр сүүхийн даргын буруу шүү дээ. Мэргэжлийн компани ч буруу шүү дээ. Яагаад сар болгон очиж тогтмол засвар үйлчлэгээ хийж тэр лифтний аюулгүй ажиллагааг шалгахдаггүй юм бэ? Тэр хаалганы одоо ролик нь л юунасаа байх ёстой замнаасаа мултарсан байсныг хин анзаараагүй л тэр хүүхд унж байгаа юм тий. Тэгээд яг орон сууцнууд дээр яг тийм юмнууд айгүйх гардаг амар харамсалтай. Ингээ хоёр ширхэг лифт сүрлүүлсэн байгаа нь нэгийг унтраагаа ачдаг. Тэгэл нэгийг явуулдаг. Тэгээ нэгнээсээ сэлбэг идэнгүүд тондог. Тонохдоо нөгөөдгөө буцаач хийхээ мартдаг юм уу? Аль эсвэл тэгээд тэр нэг мэргэжлийн засварлаж байгаа компани тэрийг тэндээс авцсан хаалганы хооронд буцааж хийвэл хайцсан шалтгаанууд шүү дээ тий. Тэгэхээр үйлдвэрлэгчийн стандарт нь өөрөө ямар байгаа даа айгу чухал байгаа. Тэгээд ердөөсөө л тэр цогцлоо барьлаа тэр унлаа гэж яриад байгаа бол яг уу мэдээж хэрэг одоо кабин эсрэг хчи хоёрын одоо даацын тэнцвэр алдах тэр чинь ингээд сар болгон тохируулаа явж байгаа байхгүй юу. Тэр чинь нэг троосон дээр л ингээд кабин эсрэг хчи хоёр ингээд дүрслэгтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр троос яг байх хэмжээндээ байж гэнэ үү кабиныг гулзаалахгүй гулсуулахгүй тийм хэмжээнд байна уу гэдгийг юм засварлчлэгээр шалгаж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэрийг шалгаагүй асуудлаас болоод одоо лифт ийм гулсах хөдөлгөөнийг бол хийдэг.
Түүнээс одоо тэр ингээл тэрийг хүмүүс ингээд яг мэдгүй болохоор унжин л гэж яриад байдаг. Гэхдээ яг мэдрэмжин ч гэсэн унж байгаа юм шиг одоо огцон болохоор. Тийм огцон болохоор огцон гулсалт хийгээ барьж байгаа учраас тийм одоо хүмүүст бол мэдрэмж төрүүлж байгаа учраас тэгж ярьж байгаа л да. Бид нар ч одоо өөрсдөө лифтээ ашиглалтанд бүхийн тулд бас тэр экспертизүүд өөрсдөө хийдэг байхгүй. Хүчээр ингээд лифтээ гулсуулж үзээд тоормонд барьж гин үгүй юу ч гэдэг юм уу тийм шалгадаг. Тэгэхээр тийм гулсах хөдөлгөөнийг бол хийнэ. Гэхдээ лифт бол ингээд тэр тороос л тасрахгүй бол унахгүй шүү дээ. Хизээч одоо тэр чинь ингээд тороосоор л ингээд эсрэг хачаатын хоёулангийн ингээ холбоод дүүжлээд дэше доошо явуулж байгаа юм байна. Учраас тэр тороосууд нь тэр чинь 5-6 шиг тороос 7 шиг тороос зарим дээр хүнд таацах бол 8 шиг тороос байгаа. 8 шиг тороосоор бүгдээрээ тасарж ижил тэр лифт аль нэг тал руугаа унах тэр хөдөлгөөний хийн үг гэхээс биш тэр 6 шиг тороостой юм дээр нэг шигэн тасарсан байлаа гэх тийм амархан унчихчихгүй. Тэгээд гулсах хөдөлгөөн хийлээ гэхэд тэр чинь дараагийн баригчууд нь ингээ барьж явах хэвээр. Тэгэхээр нөгөө лифтний засвар үйлчилгээ хийж байгаа компаниуд буюу нөгөө сүүхийн дарга нар маань энэ дээр айгу хариуцлагатай хандах хэрэгтэй байхгүй. Айгу бид нар тэр шалгалт хийгээд явж байхад ер нь ингээд харахад бас нөгөө нэг юм шууд холболт буюу одоо нөгөө нэг тэр тромсыг одоо алгасангуутлаа шууд холболт хийгээ хүчээр лифтээ ажиллуулсан байгаа байхгүй. Одоо пермушин хийн гэж яриад байгаа байхгүй. Тэгээд тэр чинь тэр одоо ямар нэгэн гулсах хөдөлгөөн хийхэд тэр тоормс барих хэрэгтэй байтал тэрийг навьж бариулахгүй юу ин одоо эд ангийн холбохгүйгээр зүгээр шууд цахилгааны утсаар тэр лифтийг хөдөлгөх холболтыг хийгээ хайцсан. Иймэрхүү тохиолдол бас айгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь аль сүүхийн дарга нар буюу мэргэжлийн компаниуд одоо энэ хүний амьнаас хүн тээвэрлж байгаа бүтээгдэхүүн шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол маш хариуцлагатай хандахгүй болвол айгүй олон амжигтай эрсдлүүд гарах бүрэн боломжтой. Яг би ч гэсэн бас нэг нэлээд хэдэн барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгөөд тэгээд яг нэг захиалагч талыг төлөөлөөд ингээд лифтний сонголт ингээд бас хийх үеэс байсан л да. Тэгээд ер нь бол явж яг захиалагч одоо хөрөнгийн дээр барилга байшинг барьж байгаа эцдүүд дандаа яг хямдхан сонголтыг хийх гэдэг талтай. Тэгээд одоо сүүлийн үед одоо ийм одоо гарч ирж байна. Маш олон лифтний компани ингээд хятадаас ингээд лифт оруулж ирж байна л да. Тэгээд одоо магадгүй зүгээр ингээд ийм нэг угсраад кабин угсарчаад тий тэгээд эд ангин шал өөр нэртэй өөр брендийнх ч юм уу тий яг одоо ингээд нэг цуглуулж агаад угсарсан юм шиг тэрнийхээ сервис үйлчилгээгээ бас ингээд авч явах үгүй тодорхойгүй ч гэдэг юм уу тий нэг тийм асуудал бас айгүй их гарч ирдэг болсон юм байна. Одоо тэр чин бүр ингээд сая би бас өнгөрсөн 8 сард захиалагч нарын хүсэлтээр одоо яг нөгөө угсралтын доктор суршилтай мэргэжлийн хүмүүс хийгддэг засвар үйлчилгээ 24 цагаар үзүүлдэг гэдэг утгаараа бас арилжагч нар маань айгүй их юм сонголт одоо манай бүтээгдэхүүнийг сонгох юм одоо сонирхол бол айгүй их байгаад гэж нөгөө л хөрөнгөний асуудал тэрнээс болоод одоо хятад лифт оруулж ирэх гэсэн хүсэлт тавьж байгаа байхгүй. За тэгээ хятад лифт нь яадаг юм бол доо гэж тэгээ харьцан үнэхээр хямдхан юм аа. Хятадын үйлдвэрүүдээр явлаа 5-6 үйлдвэрээр орж үзлээ. Бүх брендүүдийн хайрцаг байж юм чи яах. Дуртайгийн зүгээр тэгээд очиод уулзалт хийхэд гэж байна шүү дээ. Ямар нэр тавиулмаар байна гэж байгаа. Брэндээ нэр чинь тодорхойлсон юм уу? Ямар нэрээ тавиулмаар байна. Тэгээ бүтээгдэхүүнээ худалдаж авах гэж байгаа. Тэгэхээр тэр чинь өөрөө одоо манайхан тэрийг хараасаар гэж сонгодог нь аюу харамсалтай байхгүй. Барилга дотор одоо суугдж байгаа бараа бүтээгдэхүүнээс хамгийн чухал юм чинь лифт шүү дээ. 5 жилийн дараа солих цонх 5 жилийн дараа солих хаалга биш байхгүй. Тэгэхээр лифтэн дээр мөнгө ингээд харамлах нь дараа нөгөө манай Монголын гоё үг гэдэгээс харамч хоёр төлнөө л болж байгаа байхгүй ерөнхийдөө. Тэгээд лифтний худалдан авалт хийх нь бол бас нэг тийм сонирхолтой асуудал биш шүү дээ. Одоо дуртай мөнгөтэй нь очиад өөрсдөө худалдаал аваад ирдэг болцсон байна. Одоо сүүлийн үед бол манай компани руу маш их тийм дуудлага ирж байгаа байхгүй. Бид нэр өөрсдөө лифтээ оруулаад ирсэн юм аа ухсраад өгөөч. Засвар үйлчилгээг нь хариуцаад өгөөч гэдэг. За тэгээ мэдээж хэрэг манайх ч бас бизнесийн байгууллага судлаа нөгөөдүлийн ханаас лифт авчт юм болов. Тэ? Тэгээ одоо нөгөө үйлдвэр нь нөгөө нэг манай одоо аль бизнес дистрибьютор компани шиг нөгөө эвдэрсэн сэлбэг эд ангийн нөгөө насжилтын хугацаанд нийлүүлж чадах уу? Байнга нөгөө сэлбэг эд ангаа үйлдвэрлэх үү? Тэ? За тэгээд нөгөө одоо цэцлэгч чинь ухсрахад нөгөө технологийн карт гэдээ ирсэн шүү дээ. Цэцлэгааны хэсгээс ахлуулаад. Тэгээ ингээд тийм юмнуудыг ингээд тэр үйлдвэрээс нь авч чадах уу гэдэг ингээд судалгаа хийж хахад ямар ч тэгэх боломжгүй газруудаас лифт худалдаж авч байгаа юм. Хятад лифтийг ярдгэл юм бэлээ л те одоо ингээд 5 жилдээ бол яахчдгүй 5 жилийн дараанаас эхлээд солихоос аргагүй болдог гэд
Нэгтэд бараг хараад авахаас үр арга байхгүй, авсныхан дээр хаяхаас үр арга байхгүй юу гэдэг ш тэ. Яг тэрэн шиг юмнууд болоод байгаа байхгүй. Одоо нэг ийм ялгаа байна. Үнэхээр одоо Монголын барилгын салбарт олон жил барилгаа бариад хороолох хотхноор нь хүлээлгэж өгж байгаа топ компаниуд байна штэ. Mongkong Construction ч гэдэг юм уу, Active Garden ч гэдэг юм уу, Green Group ч гэдэг юм уу те. Ингээ буян пилгээл сайн компаниуд байна. Лифтэнд аягүй их ач холбогдол өгдөг. Одоо миний мэдхийн л 10 хэдэн жил харьцаж байгаа газрууд тахгүй. Лифтийн асуудлыг мэргэжлийн компанидаа даатгацсан. Тэгэд нөхдүүд яагаад ингэж байнгын хамтраад байна гэдгийг одоо бид нар ч бас олон жилийн үнэтэй ажиллагааг харж байгаа шүү дээ тий. Жил болгон барилга барьж ашиглалтанд өгж байгаа байхгүй. Тэгээд хотын Аз зэрэглэлийн бүс буюу нөгөө нэг өндөр давхартай тэгээд нөгөө үнэтэй орон сууцнууд 5-аас дээш сая төгрөгийн одоо метр квадрат нь үнэтэй ч гэдэг юм. За тийм газрууд бол лифтэн дээр маш их ачлал өгж байна. Тэр их тгийл бүр хэрэглэгчдэд айгүй гой тухтай одоо тийм эд ангуудыг хүртэл нийлүүлж авах гэж дотроосоо лифтэд дуудъя тий. Зөвхөн одоо тэр орц руу ороход оршин суугчдад нь лифт нь ажилтдаг байж гэдэг юм уу тий. За тийм ингээд лифтний айгүй олон төрлийн үйлчилгээнүүдийг сонгоод үнэтэй бүтээгдэхүүнээ сонгоод тэгэн гутлаа бүр мэргэжлийн компанид айгүй өндөр шаардлага тавьдаг. Дуудлага гаргал хурдан ирээрээ тий. Одоо манай лифтнүүдийг ингээд зогсоож болохгүй шүү. Манай хэрэглэгчид ийм хүмүүс байна. Ингээд анхаарал явж байгаа топ компаниуд байна. Эсвэргээрээ бүр ингээд над барилгаа чинь зараалах хаяна гэсэн хүмүүс байна. Хувь ч байна, компани ч байна хичмээр. Бас л одоо нэрийн сонсвол бас нэг ганц нэг хорол барьцсан л газар. Тэгсэн ирнэ угаасаа бодлого нь нэг тийм үнэтэй одоо сайн чанарын юм тавьчих гэж боддгоо тийм төрлийн ч хүмүүс. Тэгэхээр оршин суугчд маань өөрсдөө сонголтоо аягүй зөв хийх шаардлага үүсэж байгаа зү. Тэгээ баг миний хувьд бол би бол одоо жишээ нь танаа лифтийг аягүй санал болгодог л доо. Яагаад вэ гэхээр одоо миний амьдарч байгаа байранд ч гэсэн 10 гаруй жилийн хугацаанд одоо лифт маань ямар ч асуудалгүй байдаг тий. За тэгээд одоо бүр ингээд сүүлийн үеийн бас байрнуудад чинь ингээд юм неон гэрэл мэрэлтэй энэ төр гэл ингээд юм баг ухаалаг болоод байгаа юм уу тий. Агаар цэвэршүүлж чинь тий. Шавж устгаж जैन. Тий. Гэх мэтчлэн ингээд юм яалтчгүй юм урт хугацаанд юм олон жилийн одоо Hyundai элеватор чинь Солонгост өөрөө бас айгүй олон жил болсон шүү дээ тий. Яг нь ер нь бол одоо ч нэг 40 хэдэн жилийн түүхтэй л компани. Гэхдээ лифт маань өөрөө 100 гарцсан 200-аад жилийн өмнө одоо лифт гэдэг имийг анх үүсгэн байгуулаад одоо шинэлэр тий нөгөө нэг Европын том үйлдвэрлэгч нар бас байна л да. Hyundai элеваторын хувьд бол насжилт тийм өндөр одоо олон жилийн түүхтэй брэнд биш хэрнээ айгүй богино хугацаанд евро стандартыг хангаж чадсан бүтээгдэхүүн гэдгээр айгүй онцлог байдаг. Үүсгэн байгуулагч нь өөрөө маш одоо өндөр түвшинд лифтийг евро стандартаар үйлдвэрлэж чадсан, Европ руу буюу Аз бүх улсууд руу гаргаж чадсан юм л бүтээгдэхүүн байна. За мэдээж одоо ингээ олон улсын одоо ингээд ийм стандартад нийцсэн лифт ингээ манай улсад орж ирж байна. Ер нь ийм нийтээрээ бас ямар стандарт мөрдөх ёстой гэдэг. Манай Монгол улс л одоо өөрөө лифтний үйлдвэрлэгч орн биш. Тэр утгаараа одоо яг лифтний өөрийн одоо Монголын стандарт гэсэн юм байхгүй цэцлэгчдэн дээр. Тэнгуутлаа яадаг вэ гэхээр Оросын холбооны үйлсэд одоо Евразийн холбоо гэдэг том холбоо байна л да. Тэр холбооноос гаргасан одоо лифтний стандартыг нэг харьцаатайгаар орчуулад Монголдо хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тэгээд 16 стандарт байдгаа сая 12-ыг орчуулсан барилга хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөл яаман дээр бол энэ стандартыг ингээд хэрэгжүүлээд явъя гэдэг шийдвэр нь гарчихсан. Тэр стандартуудаа одоо орчууллаа, хэвлэлтэнд гаргалаа гэсэн юмнуудыг бол одоо бид нэр сонсож байгаа. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн компаниудад юм уу одоо нөгөө лифт ашиглагч нарт бас гарын авлага болгоод яг л энэ стандартын мөрдөрөө энэ стандартын дагуу юмнуудаа нийлүүлээрэй ч гэдэг юм уу. Энэ стандартын дагуу шаардлага тавиарай ч гэдэг юм уу. Ингэх гэхлээр өнөөдрийн байдалд бид нэр дээр аль биесээр ирсэн стандарт норм дүрм бол бас алга. Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрм гэдэг 2006 оны санаж сайдын 53 дугаар тушаалаар гарсан дүрм байдаг. Тэр дүрмээр л одоо бид нар явж байгаа. За уялдаа холбоо нь хэр хэдэм бол одоо ингэ хөрсөн дээрээ буусан байдал нь. За ер нь аль чанга штэ бас одоо би бол яг энэ талын юмнуудыг ярихаар одоо нөгөө хүмүүсэн болчихгүй тий. Салбарын хувьд бол айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу. Одоо хуучин мэргэжлийн амлалтын гэдэг газар гэж байсан.
улсын байцаагчны 2-3 тий нэг одоо нөгөө техникийн бүрэн магадлал хийгээд байгаа шинжээч нар гэж яриад байгаа нэг 2 хүнтэй. За одоо нийслэл дээрээ нэг 2 байцаагчтай энэ төр байсан. Одоо ямар угаа очингуутлаа нийслэл дээрээ нэг 3 байцаагч байгаа юм уу 4 байцаагч байгаа юм уу тий. Тэр нь баг нэг 20 хүрэхгүй хүн байгаа юм шүү энэ. 20 Монгол улсын хэмжээнд 10 хүрэх юм уу хүн байгаа даа шүү дээ. Тий яамн дээр одоо нэг 2 байцаагч сууж байна. Шинжээч гээд нэг 2 хүн явж байна. Нийслэл дээр нэг 3 хүн байгаа юм уу 4 хүн байгаа юм болоо байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүмүүс маань одоо сүүлийн нэг харамсалтай л жишээ бас шинээр ашиглалтанд орж байгаа лифтнүүдийн ашиглах зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагууд өөрсдөө өг гээд одоо нөгөө манай хариуцсан одоо хөсрэлтийн инженер юунууд гэдэг юм уу нөгөө лифтээ хөсөрж дуусгачаал нөгөө ашиглах зөвшөөрлөө авах гол очихоор цахим болж байгаа одоо цахимаар мэдээлэл бүртгүүлээд улсын бүртгэлийнхаа дугаарыг аав гэдэг шаардлага тавьж ийн гэж байгаа. Тэгээд бодвол цахимжуулаад нэг програм ашиглалтанд оруулах гал юм шиг байна. Тэр нь өнөөдрийн байдлаас урсан юм алга. За тэгэнгუутла бид нар нөгөө түрүү дурдчихсан шүү дээ. Хөсрэлтийн ажил дуусгаар ямаруугаа хөндлөнгийн хяналт магадлалаа хийж өгөөч гэсэн хүсэлтээ өгөөд ашиглах зөвшөөрлөө өгөөч гэдэг хүсэлт явуулдаг гэдэг хэлжсэн. Уг нь тэрний дагуу тэр мэргэжлийн хяналтын байцаагч нар яадаг вэ гэхээр 9000 дугаартай цахилгаан шатыг тэдэн оны тэдэн сарын тэднээс тэдэн оны тэдэн сар хүртэл одоо 1 жилийн хугацаатай ажиллахыг зөвшөөргөөд хамаг тэмдгээд дарж өгдөг байхгүй. Гэсэн чинь одоо сүүлийн нэг хэдэн бараг жил болж байна уу? Мэргэжлийн байгууллагууд өөрсдөө наад одоо лифтэн дээрээ ашиглах зөвшөөрлөө сунгах гэж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь бас айгүй өрөөсгөл байгаа зү. Уг нь бол бид нар чинь бас өөрсдөө хяналт байхгүй болох гэдэг шүү дээ. Хяналт байхгүй. Өөрөөсдөө зөвшөөрлөхгүй. Өөрөөсдөө зөвшөөрлөхгүй дээ. Уг нь хяналт байдаг байхад одоо яг уу одоо компани бодлогоч байдаг юм уу, зорилгоч байдаг юм уу те одоо нөгөө удирдлагуудын нэг төлөвлөсөн харсан юм ч байдаг юм уу. Гэхдээ тэрийг хүн л хийж байгаа юм чинь ажилтан алдаа гарахыг үүсэхгүй шүү дээ те. Тэгэхээр тэрийг бид нар мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгээд ашиглах зөвшөөрлөө авдаг байх нь одоо зүй ёсны хэрэг байгаа эцтэй хин ч гэсэн сонсон. Одоо тэгхгүйгээр өөртөө ингэж зөвшөөрлөө сунгах гэж ингэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр сунгах гэдэг юм а бас яамнаас нь тушаал гард юм уу, шийдвэр гард юм уу? Одоо мэргэжлийн байгууллагууд ийм үндэслээд өөртөө ингээрэ гэдэг нэг зөвлөмж гарах хэрэгтэй үстэй. Тэгээ юу гэдгийг ямар ч гэсэн бичиг цаас мэдээлэл ирэх хэрэгтэй үстэй. Гэтэл одоогийн байдлаар тэр нь алга. Тэгэхээр ингээд бас нэг ийм учир дутагдaltaй юмнууд айгүй их байгаад байгаа байхгүй. Тэгээ бид нэр одоо стандартуудаа яг хизээ хэвлэлт нь гараад хизээ яг албан ёсоор бид нарыг одоо энэ дүрм журмыг энэ стандартыг мөрдөрэй гэж өгөхийг нь мэдэхгүй байгаа. Тэгээ тэр стандартыг бас нөгөө орчуулад буулгаад явж хахад мэргэжлийн зөвлөл гэдэг нэг хэдэн хүмүүс одоо цугулчихсан нөгөө стандартыг орчуулаад ингээл бас Монгол дээр буулгаал тэр чи хэвлэлт нь гаргаж байгаа байхгүй. Тэгээ тэрнийх нь нэг стандартын өөрчлөлт шинжилэлт хийж шүү. Одоо нөгөө лифтний төхөөрөмжлөх аюулгүй байдал дүрмийг ярьж байгаа байхгүй. Тэрийг одоо бид нар ийм стандарт болгоод мөрдөх гэж шүү. Энэ хилцүүлэг нь хийгдэж जैन, өөрчилж जैन, шинжилж जैन мэргэжлийн байгууллагууд шүүм чигээрээ гэдэг нэг эрдэм бид нар. Тэгээ тэр стандарт руу н ороод хардаг байхгүй бид нар. Тэгээ харахад яг Орсын юм болохоор угаасаа өөртөө үйлдвэрлэгч учраас техникийн талаас нь маш өндөр шаардлагуудыг тавьж байгаа. Галын лифт гэдэг нь ийм байна. Ачааных нь ийм байна. Тэгээ ийм эд ангиудыг ингэх ёстой гэл техник талаас нь бол тэр стандарттай ярих юм байхгүй маш сайн. Үйлдвэрлэгч орны л одоо давуу тал ахгүй. Өөртөө үйлдвэрлэж байгаа учраас үйлдвэрлэж байгаа юм дээр маш олон стандарт шаардлагуудыг тавьж өгч штэ тий. Яг ашиглалт талаас нь ингээ харах юм бол маш хүчтэй. Одоо нөгөө лифтийг эзэмшээд байгаа сүүх буюу орчин суугчид яах ёстой юм. Лифтний нөгөө мэргэжлийн компаниуд яг бодит байдал дээр яах ёстой юм гэдэг юмнууд маш учир дутагдaltaй. Тим стандарттай. Одоо тэг хизээ хөвлөгдөж гарч ирж бид нар мөрдөрөө гэж одоо бодвол нэг бичээсээ ч хөвлөгдөд тэ тэр нь яг өнөөдрийн байдлаар гарсан юм алга байна. Тим учраас бид нар лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмээ л өнөөдрийн байдлаар барай явж байгаа. Тэр дүрм бол бас айгүй тодорхой маш сайн дүрм байдаг юм а. Одоо засварлчилгаанийхаа гэрээ, ухсралтын гэрээ, нийлүүлэлтийн гэрээ эднэр дээр бид нэр дандаа дүрмээсээ бүх заалтуудыг авч байгаа байхгүй. Захиалагч та ийм юмнуудыг анхаараарай. Мэргэжлийн байгууллага гэж ийм юмнуудыг хэлэх нь шүү. Бид ийм юмыг анхаарж байгаа шүү. Хоёулаа цаашдаа энэ лифтний нөгөө насжилтыг 20 жил бариулахын тулд хоёр талаасаа ингэж ажиллах ёстой шүү гэдэг юмыг бид нар бол одоо гэрээн дээр оруулчихсан. Тэгэл гэрээгээрээ одоо захиалагч нартайгаа харилцагч нартайгаа зохицуулаад ингээл явж байна да. Та хэдийг одоо ингээд мэргэжлийн холбоо бас үүсгэсэн гэдгсэн. Тэгэхээр нөгөө мэргэжлийн холбоо нь бас айгүй идэвхтэй байгаасаа энэ одоо Монгол улсын бүх барилга тэгээд баг бүх иргэдийн өмнөтэй лифтээр зорчиж байгаа хүн болгоны одоо ингээд ийм төлөө тий. Тэгээд мэргэжлийн холбоод нь айгүй сайн ажилласаа гэж бас хүсэж байна л да. Одоо ингээд яг өөртөө чи яриад ингээд сонсохоор нэг талаасаа бас айгүй тийм айцтай санагдаж байна л да. Өө манай улс чаа
одоо тий гэдэг одоо болтол одоо тийм стандарт нь хүртэл ингээд тийм тодорхойгүй бус байгаад байдаг тий. Тэгэхээр одоо бас одоо магадгүй тэр стандартыг орчуулж байгаа хүмүүс тэгээд буцаага тэрийг мөрдүүлэх гэж байгаа, хяналт тавих гэж байгаа хүмүүсүүд нь магадгүй та нар шиг юм тий алдаж оромж зовж зүдэрч одоо юу гэдэг тий ингээд сайн мууг нь бүгднийг мэддэг хүн бас байхгүй тэгэхээр ингээд одоо ер нь бол нийтээр л нэг юм уялдаа холбооны асуудалд ингээд орсон юм байна л гэж харж байна тий. Яхаарахгүй тийм байдал байгаа. Мэргэжлийн холбоотууд би нөгөө нэгтгэж одоо дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллая гэсэн шалтгаан бол бас энэ дүрмтэй холбоотой байхгүй. Стандарттай холбоотой байхгүй. Эдгээр чинь бас яг лифтний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа буюу Каран өргөх байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компаниуд байгаа. Тэгээд бид нар нөгөө яам тамгын газар руу бичиг өгөх гэхэлэр ганцхан бүхтэй гэдэг хүний гар ирсэхдээ бичиг өччих ямар ах вэ те мэргэжлийн компаниуд гэдэг нэг ийм холбооноос гэдэг ер нь хэдэн компани байгаа бол лифт тусралтын за замбраагүй таанууд сонсогддгийм билээ зах зээлээсээ давцсан 162 ч гэлүү дээ. Тийм их компаниуд байд юм лаа. Гэхдээ тэр компаниуд дотор одоо яг мэргэжлийн боловсон хүчингүүдэд хангалттай тий өгсрэлтаа хийждэг, засвар үйлчилгээг хийждэг ийм одоо орон тооны ажилчтай компаниуд нь маш цөөхөн. Тэр ихтгэл нөгөө Германы компани гэж хэлдэг нөгөө тамхтай өөр одоо ажилтнч байхгүй. Тим компаниуд хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр яг өргөх байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тусгай зөвшөөрлөө олгохдоо бас айгүй өндөр хяналт шаардлагатай болгомоор л санагдаад идэгин. Тэгээ одоо тэр ажлууд бас л их л тэгээ 162 компани байгаад яаж уг нь 162 компани байгаа юм чинь манай Монгол улсад нэг жилдээ 500-аас 700 орчим цэцлэгаан шат хэрэг болоод байгаа байхгүй юу тий бид нар жилийн одоо нөгөө барилга байгууламж ашиглалтанд орж байгаа тоо хэмжээнүүдийг хараад нэг жилийн борлуулалтын судалгаа хийхлээр чинь нэг 500-аас 700 шиг цэцлэгаан шат Монгол улсын хэлээр орж ирэх шаардлагатай байгаад идэг. Тэгээд тэрий чи одоо 100 хуваахлаар 100 хэдэн байгууллагатай хуваахлаар тий зах зээлдээ бол хангалттай байгаа сте тий. Тэгэхдээ арт талд нь нөгөө нэг өгсрэлт засвар үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд хийж гинүү. Яг одоо манай Монгол улс чинь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг ихтэй сургуульч байдгүй юм байл л шүү дээ. Яг үнэндээ бишээ механизмын инженер те одоо механик гээл те өргөх байгууламжийн гэдэг нэг карантай холбоотой одоо мэрэгчлэлтэнгүүд бол бэлддэг юм байна. А яг цахилгаан шатны мэрэгжлийн инженер гэж байхгүй. Яг цахилгаан шатны механик инженер гэсэн албан тушаал манай нөгөө албан тушаалын кодонд ч байдгүй юм лээ. Тэгэхээр уг нь аль мэргэжлийн компаниуд дистрибьютор компанийнхаа үйлдвэр дээр нь авчиад яг бодит байдал дээр ухсралт засвар үйлчилгээний ажлыг яаж гүйцэтгэхийг бүгднгийн сургаад одоо яг том брэндүүд бол тэгжлээ л да нөгөө брэндүүдээ тухайн улс оронд нөгөө доктор сууршилтаа нутгшуулахын тулд дистрибьютор компанид тавьж байгаа шаардлага байгаа байхгүй. Заавалчгүй ухсралтынхаа хүмүүсийг явуул, заавалчгүй засвар үйлчилгээний хүмүүсийг явуул, заавалчгүй манай энэ сургалтанд суулга гэсэн шаардлага тавьж байна. Тэрнийхэн дагуу бид бол ажилчдаа бэлдэж суулгаж одоо мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боловсон хүчинтэй болж байна. За дээр нь нэг технологийн шин дэвшилтэд технологи гарлаа гэхэд тэрнтэй холбоотой одоо сургалтуудыг өгнө хүмүүсээ явуул гэх тээ. Коронавигоос хойш бол онлайнаар маш их сургалтууд явдаг болсон. Тий. Тэгээд сургалтуудаа авал боловсон хүчтэй бэлдэж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө хоёулынгийнхэн цаг нэлээд өгцөн байгаа. За тэгээд одоо танах чинь хідэн лифт одоо өөртөө сервис авч явдаг уу? За яг би бол одоо жишээ нь хөрөнгийн менежментийг юм бүсээр нь гэдэг юм удирдах явах нь айгүй зөвөө. Зардал дээр ч гэсэн айгүй тийм тодорхой хэмжээнд хэмнэлт гардаг гэж одоо ярьдаг л да. Тэгэхээр танах одоо жишээ нь сервисээ яаж хийдэг вэ? Бүсээр нь хийдэг үү? За тэг хідэн лифтэн дээр хяналт. Тэг нийтдээ ер нь хідэн лифт өгсөрсөн юм бас тий. Бид одоо яг нэг 1500 цэцлэгаан шат борлуулсан байдیں۔ За тэгээд хөдөө орон нутаг гэдэг юм уу одоо бас нөгөө нэг барилгын компанийн үйл ажиллагаа сүүхийн үйл ажиллагаанаас хамаарат зарим цэцлэгаан шатнуудаа бас засвар үйлчилгээнд төвтөртөө авч явах боломжгүй болоо гэрээ цэцлэгцсэн юм газруудад одоогоор 1200 ширхэг цэцлэгаан шатнд одоо засвар үйлчилгээ хийгээ явж байгаа байхгүй Улаанбаатар хотын 6 дүүрэгт 6 одоо дуудлагын машин гаргаж тавьсан. За угаасаа нөгөө лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмэн дээр байж байгаа нэг ширхэг лифтэнд 2 хүн одоо тэдэн цаг тэдэн минут те засвар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэдэг юм уу. Тэгэхээр бид нэг ингээ бүсчлээ дүүрэг дүүргээр нь одоо 2-3 хүн хариуцсан ийм механик инженерүүд ажиллаад 24 цагаар дуудлага үзүүлээ явж байгаа байхгүй. Энэ дээр бас нэг юм хөдөө орон нутгуудын асуудал. Одоо хөдөө орон нутгууд бол маш их лифттэй болчихсон. Тэгээд бас л нөгөө нэг төрийн уялдаа холбоо. Хөдөө орон нутгийн байцаагч нар гэдэг хүмүүс мэргэжлийн бус хүмүүс байна. Дээр нь одоо зарим аймагуд бол байцаагчгүй ч байна. Лифт уг нь суурлагдаад идэг. Тэгсэн хэрнээ байцаагч байхгүй.
Тэгэнгუთ тэр нөгөө лифтний хүндлэнгийн хяналтыг оруулах те нөгөө ажлах зөвшөөрлийг авах магадлалын хийх гэхэд нар асуудал тэр чигээрээ нөгөө нийлүүлсэн компани нар бууж байгаа байхгүй. Хөдөө орон нутагт манайх бас нэлээ олон лифттэй Тархан Эрдэнэт гээд Тарханд бол манайх бас салбараа нийцгсэн олон лифттэй учраас тэнд бол байнгын ажилтан байлгаад ажиллаулаад за Эрдэнэт одоо Баян Үлгийн аймаг бол сүүлийн үед маш их лифтчиж байна. Тэгээд бас нийслэлээс тавьсан санал хүсэлтийн дагуу бид нэг хөдөө орон нутгийн байцаагч нарыг хүлээж аваад нэг сургалт зохион байгуулад өгөөч тий. Ер нь аль яг яам тамгын газрууд бас тиймэрхүү хүсэлтүүд аягүй хэрдгэлтэй хэдэн мэрэгчлэлтэн цуглуулсан юм аа. Тэгээд ирээд нэг яг лифтийн талаар яриад өгөөч. Яг ашиглалтын талаар яриад өгөөч. Нөгөө норм дүрм стандарт нөгөө олон улсын үйлдвэрлэгчийн талаас одоо өгж байгаа гарын авлага материал юу гэдэм бэ? Тэднийг бас манай хүмүүст сургаач гэл ингэдэг. Тэгээ би нэг нодлон 23 24 нэг орон нутгийн байцаагч нар гээд айгүй олон хүн ирэх юм бах гэсэн чи 7 хүн ирсэн. Тэгээд 7 байцаагчтын сургалтаа өгвөл бодит байдал дээр бас лифтэд танилцуулаад явсан. За зөв. За ер нь бол хоёлаа яриагаад дүгнэхэд за мэдээж нөгөө архитекторууд одоо тий зөв зураач тий одоо тэр хонглоод хааруулаач. За мэдээж нөгөө нэг захиалагч тал бас чанартай лифт сонгооч. Өөрөөсөө бас ингээд химнэлт гаргах гэж ингээд эцсийн бүлэгт ард нь хүний амнаас одоо тий ингээд 5 дух одоо юу гэдгийг бүхэл зүйлэнд явж байна. За тэгээ гуравт нь бол за сөөхүүд жоохон лифтэндээ маш өндөр ач холбогдол өгөөч тий. Тэр магадлан заавал хийлгээч. Тэр бичиг баримтаа заавал хадгалаач. Сервис үйлчлэгээ байнга хийлгээч. За эцэст нь одоо оршин суугч нар лифтнийхаа төлбөрийг буюу одоо ер нь сөөхийн төлбөр дотор л орсон явж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр лифтнийхаа төлбөрийг одоо байнга төлж одоо хуримтлалын сан лифтэн дээр үүсгэсэн үү гэдэг тий. Тэрэн дээр бас ингээд анхаардаг болооч гэсэн одоо дүгнэлтийг бол ойлгож авч байна. За яг хөө ингээд яг Монгол улс тэгээд хөгжчихөл байгаа юм л да. Би одоо тэгээд учиргүй бас ингээд ийм хит ингээд ийм сөрөг байхыг бас хүсдэггүй. Тийм тэгээд бид нар хөгжчихлээ, сурчлаа. Тэгээд тэгэхээр барилгачаад ч гэсэн бас нэг удаагүй байгаа тий. Тэгэхээр илүү магадгүй манайх чинь ингээд ийм цөөхөн ард хүмүүс байдаг болохоор эсэргээрээ баг айгу хурдан сурч сайжрах болов гэж би бас айгу итгэдэг байхгүй тий. За тэгээ мөнгөдөөята одоо ингээд сүулт нь одоо яриаггүй те энийг нэг ярих байсан да гэсэн зүйл байвал яг харьцангуй гайгүй тийм юмнууд ихийг нь ярьчлаа. Тэгээд ер нь аль яг зүгээр хамгийн гол асуудал энд чинь нөгөө хүний л амнаас ахгүй да тий. Түүнээс энд нэг компани шиг болох гээд байгаа биш. Тэнд нэг хүмүүс одоо шулуулаад байгаа асуудал биш ахгүй. Тэгэхээр өөрөө өөрсдөө жоохон анхаарал тавиад өөрийн чинь амнаас өөрсдийн чинь өөр хүүхдийн л одоо асуудал эрүүл мэнд хамгийн нийт төрөнд хохирно штэ. Түүнээс тэрний ард байгаа хүмүүс бол ердөөсө төрүүлж хохирлоо амсах биш байхгүй. Тэгэхээр аюулгүй байдал гэдэг юмыг маш сайн л хангаасай. Жил болгон бас одоо сүүхийн дарга нараа сүүхийн одоо холбоотой бас бид нар хамтарч ажиллаж байна. Сургалт явуулдаг байнгын. Тэгэл нөгөө ашиглалтаа ингэж анхаар. Одоо сургалтанд ингэж суу. Ингээ лифт ч юм байлга тий. Яг хууль эрх зүйн хувьд одоо ямар байдлаар шийдэгдээд ямар харга хэмжээ авагдаад гэдэг нь тодорхойгүй болохоор бас мэдгүй байгаа. Гэхдээ бүх төрлийн зөвлөгөө үйлчилгээнүүдийг бол үн төлбөргүй өгөөл бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас тий мэддэг чаддаг юм олон хүмүүст хүрэх юмсан бас эднэр маань ингэчээсээ энэ дээр анхаарчаасаа гэдэг юмнуудыг бол байнгын л үйл ажиллагаа явуулсаар л байгаа. Зөв. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хоёулынгийнх нь яриа одоо хүмүүст маш их хэрэгцээтэй байх байхаа гэж би бол хувьдаа бодож байна. За тэгээд өнөөдрийн подкастаа ингээд өндөрлөе. За тэгээд урайгаа ингээд хэлээд подкастаа өндөрлөе. Хотхны соёлоос хотын соёл. Баярлалаа.